Арамын сонсогчдод өнөөдрийнхээ гайхамшигт ном нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд студид маань өнөөдөр Монголын залуучдын холбооны тэргүүн Доги долгор сүрмэн ярьсан байна. За сайн уу Доги, сайн явж ирв үү? За сайн бацгаана уу бүгдэнд нь ороймон төргий. Өнөөдрөөс намайг үрээд студид урьсан оролцуулж байгаа гайхамшигт ном нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ өнөөдрөөс онцгой битээр анх удаа студид шууд амжилж байгаа хаан. Өнөөдөр айгу онцгой өдөр энэ өмнө нь болохоор тэр студиэс өөр газар тандаа хийжсэн. Тэгээд альтаасаар нэвтрүүлэг хийдэг. Телефоныхоо өмнө хийж байна. За тэгээд хоёлаа өнөөдрийн номоо танилцуулж эхлэе. Ягаад энэ номыг сонгох болов гэмшсэн яриа. Ном танилцуулах болсон шалтгаан маань болохоор жоохон онцлог гэх юм аа. Урд нь болохоор ингэ ном зорж ир барай л дээ. За энэ номыг нэг ярий хүмүүс санал болгоё гэдэг бол энэ удаагийн ном маань ингээд надад бүр энэ номыг танилцуулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн л доо. Яг талаар сая өнгөрсөн 15-нд манай залуучдын холбооноос зохион байгуулад номын өдөрлөг уулзалт арга хэмжээ маш амжилттай сайхан болсон. Тэгээд номын уулзалт арга хэмжээнд дээр залуус ингээ өөр өөртөө номны тухай ямар ном уншиж байгаа, сүүлд ямар ном уншиж байна, одоо номны ямар ном унших дуртай гэх мэтчлэн анх ямар ном уншиж эхэлсэн гэх мэтлийн ярианууд өрнөж хахад айгүй олон залуучууд маань түүх ном уншиж байгаа. Түүх номтой Монголын нууц товчоо мөн их хадын өчөлөн тэргээл маш олон түүхэн ном уншдаг тухай гэд ярьсан л да. Тэгэхээр түүхэн ном уншиж байгаа хүмүүсийнхаа түүхэн номыг харахад дандаа нэг жоох миний би өөртөө нэг түүхийн ном бас нэг уншдаггүй болохоор тэр чинь жоохон хүнд санагдсан л да. Монголын нууц товчоог 14 бит бүгднийг уншсан гэдэргээл гингүүд тэргээ сонсонгууд бүр ийм амар түүх уншдаг хүмүүс байт юм байна. Миний хажууд нь уншсан түүх бол жижигхэн юм байна гэхдээ залуустаас те би болохоор тийм том нөгөө яг бод амир тийм урт түүхийн юм том номнууд бот номнуудыг уншихаар жоох айц төрөдөг байхгүй. Тэгээс над чих бас юм дээр том түүхэн номнуудаас жоох айдаг хүүхдүүд залуучууд байх юм бол хэдий түүхэн романч гэсэндээ уран зохиолын иймэрхүү номнуудыг бас нэг ганц нэг санал болгоё. Үнэхээр бас түүхээ мэдэнгээ сонирхолтой, үйл явдал маань сонирхолтой ингэж өрнөх болов гэдэг үднээс өнөөдөр шүдэр цэцэг зохиолчийн Домогт Ануут номыг танилцуулахаар зорж авч ирлээ. За баярлалаа. Тэгэхээр энэ номын онцлог бас яг юу юм болоо? Ер нь шүүдэр цэцэг зохиолч төсөөлөд нэлээд гоё урамтай л байдаг. Тийм эхлээд ерөнхийдөө шүүдэр цэцэг зохиолч байгаа тухай би хувийн сэтгэлээ танилцуулъя гэж бодлоо л да. Шүүдэр цэцэг зохиолч маань болохоор маш юм уран зохиолын хэллэгээр бол маш гоё юм гэдэг хүмүүсийн сонирхол татах үз. Яг нөгөө эрэлт хэрэгцээгээ ингээ ойлгож шаарддаг тий. Зах зээлээ сайн мэдэрч чаддаг зохиолч юм шиг санагддаг. За бусад зохиолч гэх юм бол юу гэдэг өөрийнхөө онцлог тий бичлэлтийн онцлог яг хувийнхээ онцлогийг ч юм уу ингэж их дөвийл гэж гаргаж ирдэг ч юм уу. Жанр төрлөө маш сайн нарийн баримталдаг ч юм уу тэгдэг бол шүүдэр цэцэг зохиолч маань яг нэг тийм залуусын ч юм уу тий хүмүүсийн эрэлт зах зээл яг нэг тийм хүсэж байгаа ямиг ингээд яг гаргаж өгч чаддагаар айгу онцлог юм болов гэж би хувьдаа боддتي. Тэгээд хамгийн анхны 7 дугаар ангид байлуу 6 дугаар ангид шүүдэр цэцэг зохиолчийн хулан харийн туж гэж жижигхэн роман тужийг уншаад ерөөсөл шүүдэр цэцэг зохиолчид уран зохиолын номнууд нь бол үнэхээр дуртай болсон. За тэрний дараа 2012 онд нэг юм 2 онд Домогт Ануутныг анх уншижсэн. Тэгээд Ануутны хувьд бол нөгөө яг түүхэн хатантай Галдан бошгот буюу Монголын одоо эзэнт гүр одоо их гүрний сүлийн хаан гэж яригддаг шүү дээ. Галдан бошгот хааны эхнэр хатан Ануутан гэдэг зүүн гарын аймгийн нөгөө тааны том охин гэдэг те алдартай юм зүс царайны хувьд бол нөгөө хатад ингээл зүс царай гоо үзэглэнгээрээ бишрэгддэг бол Ануутныг ингээд түүхэн тэмдгээс нь болохоор зүс царай нэг тийм гоо үзэглэн биш ч гэсэндээ ирэмгий зориг одоо хүч чадалтай оюун ухааны хувьд бол үнэхээр багтахгүй байхын аргагүй тийм зүс царайгаараа биш оюун ухаанаараа үнэхээр дүд булаасан эмэгтэй байсан гэж түүхэн тэмдэглэгдсэн үлдсэн тухаас Ануут номон дээрээс их тухай өгүүлдэгтэй. Тэгэхээр шүүдэр цэцэг зохиолчд миний анзаарснаар гэх юм Домогт Ануутнаас хойш хаттын тухай номнууд бас амир айгүй олноороо хэвлэгдэж бас судлагдаж тийм Домогт Ануутан Самар хатан гэл ингээ номнууд нөгөө хаттын тухай номнууд маань амиг их олон болсон юм шиг санагддаг. Нууц тавшин дээр хаттууд. Тийм нууц хаттуудын дөрвөн натны гэдэг бүх хаттуудын тухай ингээ ерөөс айгүйх тэрнээс өмнө их тэгж яригддаггүйсэн шүү дээ. Тийм бас судалгаа юм уу хүмүүсийн сонирхолч гэдэг юм уу дандаа хааны ирчүүд дайчид гэл тэгдэг байсан бол яг Домогт Ануутан ном нь хэвлэгдээд жүжигэн тавигдаад тэрнийхээ дараа кино хүртэл хийгдсэн те тэр хүртлээ яваад ирсэн Ануутан зохиол маань өөрөөр маш сайн газар авч чадсан. Тэгээд үнэхээр газар авахар хэмжээнд маш гоё өгүүлэмжтэй те уран сайхны хэллэг бол маш сайн өгүүлэгдсэн ийм ном байсан гэдгийг бас дурдмаар байна. Энэ номыг хизээ уншижсэн бэ?
би хамгийн 2000 яг оны сайн сандгүй би нэг 3 дугаар курс төсгөл 2011 гэх юм уу 12 оны официал уншсан гэ хамгийн анх уншижсэн. Тэг уран зохиолын ном уншаад уйланд болон уншсан уран зохиолын баг хамгийн анхны ном байсан баг. Ер нь уран зохиолд яг дуртай штэ. Уран зохиол дурлуулсан ном биш. Дурлуулсан ном тэгээд хатад гэдэг тэр сэдвийг ингээд маш сайн хөндөж чадсан тий. Тэрнээс шагас самар хатан дөргөн натанд ингээд их хаттын үйлчлэлтэд үзмэрс нэтэй тий. Нэрэл одоо нөгөө Чингис хаан ч юм уу Өгөөдэй хаан Бат хаан гэл тулаа хувлын хааны тухай ингээд маш сайн өгүүлдэг гэрнэ. Тэр хүмүүсийн ард байсан тэр хүмүүсийг өсгөж өндийлчихсэн хаттын тухай ингээд үзүүлсэн бүр амар гайхалтай байсан л да. За тэгээ номны өгүүлэмжийн тухай ярих юм бол Ануутныг бүр багаас нь ихэл одоо ингээд уран зохиол маань Ануутан гэхээс илүү Ануутны хаан одоо нөхөр буюу хаан Галдан бушх тааныг Галдан бушх таанд Тихой үеийн хэллэгээр бол цастын орон буюу одоо гэхор төвд оронд нөгөө лам болохоор сургуульд одоо ламын сургуульд одоо гэхор мэдний ярьдгаар бол ламын сургуульд явуулсан байсан юм байна л да. Тэгээд одоо Галдан бушх тааны ах нь одоо юу болохоор хаан болохоор ингээд одоо томилогдсон гэх юм уу те хаан болох ингээд сонгогдсон байсан чинь Галдан бушх тааны ах нь 6 дараа нас ороод Галдан бушхтыг буцаагаад цастын орноосоо татцсан. Буцаацсан. Тэгээд алд бисаар хаан болоод цастын орноос буцаж явах замдаа хинэг Ануутанг санамсаргүй байдлаар тэ хаан хатан болохоос өмнө санамсаргүй байдлаар болоод тарцсан байж итэл би биндээс ингээд хальт дурлцсан байна шүү дээ. Одоо орон зохиолын хэллэгээр зан харц мөргөлдөд өнгөрсөн байсныхан дараа Ануутан болохоор нөгөө ахих нь эхнэр болохоор ингээд нөгөө багын сүй тавьсан эхнэр нь байж нөгөө сүй харах хүмүүс 6 дараа нас орчингууд дараагийнх нь буюу Галдан бушх таанд ингээд сүй тавихаар шууд уламжлагдчихээл нөгөөх маань яг ингээд санамсаргүй байдлаар хайр дурлалтаа учирсан залуунд Галдан бушх таан байж таарсан гэдэг энэхүү байдлаар зураглалыг бол үнэхээр гоё өгүүлж чаддаг л да. Тэгээд Ануутан маань хааны хатан болоод ингээд гэрээсээ 3 нөгөө тухайн үед л гэрлээ яваашаа 3 жил нөгөө төрсөн буйранд очиж болдгоо юм байна л да. Тийм одоо Монголын ёсонд байсан нөгөө нэг одоо ингээд бэр болоод явцсан бол 3 жилийн дотор төрсөн буйранд очиж болохгүй. Тэрний дараа бол хамаагүй хийж хамаагүй очиж болдог гэсэн тийм заншилтай 3 жил гэртээ очиадгүй хааны ингээд тийм маш эрэгтэй охин байж байгаа гин татан болоо явцсан. Жохон настай шээ тэр хойд 16 7 та тий хатан болоо явцсан. Ингээд 3 жил гэр төрсөн буйранд очиж чадахгүй бол амар сэтгэлийн ингээд юм хатыг бүр ингээд сууж авсан гэдэг. За өгүүлэмжэн дээр бол тийм байдлаар яжаад хааны хатан болоо тухайд нөгөө зүүн гар халах Монгол гэл Монголын нөгөө нийгэм одоо гэдэг хаант төрийн засаглал маань өөрөө жоохон ингээд хуваагдсан хэдэн одоо улс болоод хуваагдсан зүүн гарын улс баруун гар халах гэд хуваагдал хоорондоо бас жоохон зөрчилдөөнтэй дайнтай тэгжидэл дээрээс манж улс урдаас ерөөсөн байнгын хатгастай ингээд улс орны нөгөө эдийн одоо хаант төрийн засаглал маань өөрөө маш юм ороо босх үеэр тогтвортой байсан үеэр яг тэр үед нь Ануутан зүүн гарын хааны хатан болсон байж идэл болж таарсан. Тэгээд Галдан бушх таан маань болохоор тухайд маш ирэмгий дайчин одоо залуу байгаа, дат хаан байгаад ерөнхийдөө баруун Монгол, халах Монгол, зүүн Монголыг нэгтгэж эхэлж идэл яг урдаас манж улс гэдэг том улс дайрч эхлээд. Ерөөсөө тэгээд номны өргөл хэсэг бол манжийн тулаан, манж Монголын тулааны тухай агуулдаг өргөл хэсгээр үзүүлдэг. Тэгээд манжийн тулаанд одоо явж байгаа чинь хаан бол дайтал явдаг шүү дээ. Хатан бол ар гэрээ аваад үлддэг ч юм уу те. Нутаг ороос ахаад үлддэг байтал. Ануутан болохоор хааныгаа дагаад цуг хамт дайнд орсон. Тэгээд одоо дайн маань одоогийн бидний мэдгээр Улаанбаатар хот буюу Улаанбаатар хотын зүүн орт тагшаа тулгал налайхын явах замд тэр дайн бас манжийн цэргүүд Монголын Галдан бушх тааны цэргүүдтэй хамгийн сүүлчийн одоо дайцсан. Яг тэр дайн дуусал Монгол улс буюу Галдан бушх таан манжуудад бууж гисэн юм байна л да. Тэгээд тэр дайны одоо улмөр үлдсэн газар буюу тэр нөгөө туулын хөвөнд 108 мод гэлөө тийм нэртэй газар одоо хүртэл хадгалагдсан үлдсэн байт юм билээ. Тэр одоо бидний мэдгээр бол тэрэлжийн тэр хүндэд болсон дайны улмөр ерөөсөө одоо хүртэл байдаг гэдэг. Одоо хүртэл тэр тухай ингээд нөгөө түүхэн тэмдэглэгдсэн баримтууд нь маш тодорхой үлдсэн байт юм байна л да. Тэгээд одоо номон дээр бол ном нь уран зохиолын ном те маш их ингээд гоёор
одоо сонирхолтойгоор тэ нүдэнд зураглал нь харагдтал үзүүлдэг ч гэсэндэ түүхийн хувьд маш сайн судалгаа хийгдсэн ном гэдэг утгаараа он цагийн баримж маш сайтай. Хэдэн онд болсон, хаана болсон, тухайн нөгөө хэллэгээр бол одоо ийм газар гэдэргээд зүүн гарын улс гэдэг одоогийн бидний мэдгээр Ховд аймгийн ийм хэсэг гэдэргээд тэр нөгөө он цагийн баримжаа болон газар зүйн баримжааг биднэрт ингээд одоогийн залуус хүүхдүүд биднэрт бол маш сайн ойлгомжтой байхаар тэгэж бичиж үзүүлж чадсан бас айгу сонирхолтой. Ерөөс ингээд энэ хаана юм болоо яасан болоо гэсэн тийм танихгүй нэрээ танихгүйгээр тийм хэцүү байдаг штэ. Тэгэхээр энэ зохиолын хувьд бол тиймэрхүү байдлаар маш сайн ингэж ойлгомжтой төрсөлж чадсан гэхээс сонирхолтой. Уншигчтай би нөгөө шүдэр зохиолч эрэлтэй маш сайн нийлүүлэлээр ингээд эрэлт хэрэгцээг мэдэрч чаддаг гэдэг. Яг тэр хийгээ баталгаажуулсан тийм сонирхолтой зохиол байсан. За тэгээд аноотны хувьд болохоор тийм дайчин ирэмгий дээрээс нь бас нөгөө эмэгтэй хүний төвчээртэй байх ёстой гэдгийг маш сайн одоо харуулж зохиол дээр бол тэрийг маш сайн дүгийлгэж өгч чадсан байдаг л да. Жишээлх юм бол одоо аноот нь чинь ханы тэргүүн хатан нэгдүгээр хатан гэх юм уу? Юу гэж хэлээ? За ихний хамгийн том их хатан. Түүх хэлгээр их хатан да. За их хатан болсон ингээ бичсэн чинь Галдан шутан ерөөсө бага хатан буулгахгүй гэд ингээд ягаад гэвэл би аноотанд үнэхээр хайртай аноотан ч гэсэндээ ингээд надад хайртай бит ерөөсө бага хатан буулгах шаардлагагүй гэсэн ийм одоо байр суурьтай байж исэн юм чи нэг л өдөр бага хатан буулгахаар болсон аноотанд хэлдэг байхгүй Галдан шутан маань. Тэгэхэд юу болов те юу ч хэлээгүй житл ягаад гинт одоо хатан бага хатан буулгах болов гэд ингээд жоохон цочирдсан байдалтай байжгаад бага хатан хинбэг асуудал ядчихт нь гэх юм аа бага хатан явж аноо хатны ахих нь охин буюу зээдүүн одоо зээдүүг нь Галдан шутан маань хатан болгож бага хатан болгож буулгаж авч байгаа юм л да. Тэгэхээр тэгэнгүүт аноо хатан гэдэг аянчинд тий адилхан нэг гэр бүлээс одоо ингээ хоёр хатан авч ингэж болж байгаа мó гэдэг ингээ би чамаас Галдан шутаар хааны хариулт нь бүр юм шигтэн би чамаас ингээ зөвшөөрөл авах гэж хэлээгүй маа асуугаагүй маа би чамд зүгээр хатан авч байгаа шүү гэдгээ мэдээ болгож хэлэх гэж байгаа дуулгасан үг юм аа гэд ингэж хэлэхэд ануут юм юу ч хэлээгүй тэгээд дээрэс нь нөгөө баг хатан ухтаж авах та гэд маш эрхэмсгээр те дүү хүн шүү дээ дүүн зээдүүн хамаатныхан дүү зээдүүг ирж яхад одоо өөр хүн байсан бол те өөр одоогийн бидний орчин үеийн эмэгтэйчүүд байсан бол яах байсан бол гэд тэгээд жоохон айдстай те за яах бол гэж ануут мод адилхан л айлаад эмэгтэй хүний хувьд заяа ийм байд юм аа. Тий адилхан л бэрүүд болж байгаа. Тий адилхан айлын ингээд чи баг хатан болж байгаа. Нэр төртэй байх хэрэгтэй, эрхэмсэг байх хэрэгтэй, эмэгтэй ингээд гоё байх хэрэгтэй. Гэт нэг тэгж хэлээ хоёрт нөгөө баг хатны царайг харахад үнэхээр үцгэлэн төгөлдөр байсан гэд. Тэрнээс хормоосыг бол үнэхээр зүрлэшгүй тийм үцгэлэн төгөлдөр болохоор бод нөгөө бууж өгөхөөс аргагүй гэх юм уу те. Тийм болохоор ингээд маш эрхэмсгээр хүлээж аваад маш дүүдээ ингээд хайр халамжтайгаар баг хатан болгож хүлээж авч байгаа. Тэдний дотроо сэтгэл зүрх нь урагдаад одоо ингээд те. Ир нөхрөө хуваалцаж байгаа гэдэг утгаараа бол сэтгэл зүрх нь маш хэцүү байсан ч гэсэн те. Их хатан гэдэг хүнийхээ байр суурь тэр нэр хүндийг хатгалж авч явахын тулд ингээд ямар их төвчээр зориг те гаргаж байгаа тухайг нь бас ингээд нүдэнд үзэгдтэл ингээд бичиж өрнүүлсэн ингээд тэр яг хэсгийг одоо уншсны дараа бол би зүгээр яг өөрөө мэдлэг уйлцсан байхгүй. Хэрвээ би байсан бол яг ингэ ягаад ч миний нөхөр намайг ингээд нэг хаяж байгаа юм шиг тэгээд буугаар хэлэх юм бол өөр хүнтэй болцсон мэдрэмж чинь голлогдож байгаа юм шиг тийм сэтгэл надад төрөө би бүр яг яжсан шүн орой уншижсэн нэг хэлгөө бараг нүдэндээ нулимс сэлгэнүүлээд удаа уран зохиолын намайг тийм өөртөө бүр ингээд дотроо хортол мэдэрч уншижсэн яг аноотан байж таарсан. Тэгэхээр бараг ануу хатныг одоо өөрийнхөө байр суурьндээ тавьж уншсан. Өөрийнхөө байр суурнаас уншсан байгаа байхгүй. Тийм болохоор тэгээд уншихаар аноотан гэдэг хүн ямар тийм ирч хүчтэй тэгээд бас нөгөө яг тийм зориг төвчээртэй бодлоо гэдэг ч юм уу эсвэл бол эмэгтэй хүн ягаад ийм зориг төвчээртэй байх ёстой вэ гэдгийг ир нөхрийнхэн талаас мөн аавынхын талаас маш сайн өгүүлдэг л дээ. Бүх хувьд л одоо нэлээд үргэлжлэсний дараа зүүн гарын гэдэг улсыг одоо аноотангийн аав нь удирддаг бол Галдан бушгтан хаан бослохын дараа зүүн гарын аймагуудад дайлар мордод хааныг аавыг нь одоо байхгүй одоо гэдэг дайлар мордно гэж хэлээд анууд хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр аавыг хамгаалах уу ир нөхрөө хамгаалах уу гэдэг сонголт аноотны өмнө тулгараад тэгээд Галдан бушгтан болохоор хэлэхдээ би чамаас нэг төрөний хэлсэн шиг би чамаас одоо асуухгүй би чамд хэлж байгаамаа би зүүн гарын улсыг дайлар ингээд тэр баг
хаадуудыг гэх юм уу те Далар мордохоор болсон би 100 гарын аймгийг нэгтгэлээ гэдгээ хэлээд ингээд яваад бүгднийг нэгтгэл авчиж байгаа байхгүй. Тэгэхэд бас тэг хэдий ингээд төрсөн эцэг төрсөн гэрэн ч гэсэндээ ануутан бол төхрөөл даах хэрэгтэй гэдэг барьсан байсан. Төхрөөл даахаас өөр аргагүй болж байгаа. Тиймэрхүү байдалтай сараад эмэгтэй ямар их төвчээртэй байх хэрэгтэй юм бэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлыг амар сайн ингэж жижигхэн хэрнээ айгу тод ингэж өгүүлж чадсан нь бас их гоё мэдрэмж төрүүлж байсан. Тэгээд номыг яг санал болгох шалтгаан маань Ануатан, Самаратан гэдэг хаттуудын тухай номыг уншаад ялангуяа охтууд маань унших юм бол нэг түүхийн мэдлэгтэй болох юм байна. Хоёрт нөгөө эмэгтэй хүн гэдэг ямар байх хэвээр вэ? Эмэгтэй хүн гэдэг маань одоо тийм хатаажтай хар шар байх хэдий ч гэсэндээ цадалтай бас нөгөө эмэгтэйчтэй хатан ухаан гэдэг юм нь ямар юмыг хилээд идэв юм бэ гэдэг юм уу. Иймэрхүү талаас маш юм сургамжтай хэдий уран зохиолын маш сайхан гоё үзүүлж чадж байгаа уул ус хангаад гэдгийн тухай маш сайн үзүүлж чадж байгаа ч гэсэндээ бид нартай сурах юм гэдэг байд юм байна гэдгийг бас маш сайн харуулж өгсөн зохиолуудын нэг маань яхаарахгүй Ануатан байсан. Яг нэг өмнөх үеийнхэн маань ингэдэг шүү, тэгдэг шүү гэд тэр болгон хилээд байж чадахгүй болсон үе байгаа даа шүү дээ. Тэр нөгөө хүмүүс зүгээр ярьдаг штэ. Хатан ухаантай бай гэдэг ч юм уу те. Тэр нь одоо ямар ч үгийг би хатан биш үеж надаас яг хатан ухаан нэхэд байгаа гэдэг ч юм уу те. Нэг жоохон тиймэрхүү жоохон одоо хөвгөлтэй байдал байдаг шүү дээ. Тэрний оронд яг ингээд иймэрхүү ном уншаараа ийм төвчээртэй байхыг ч юм уу те. Ийм зоригтой байхыг эсвэл одоо яг сонгосон эрдэнэ нөхрийнхээ урталт ийм хариуцлагатай байх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Өгүүлдэг нь бол яг хатан ухаан гэдэг иймэр юмнуудыг бас хэлдэм байна гэдэг сэтгэлдлийг маш сайн ойлгож авахар тийм ном байгаа. Тэгээ бас охтуудаа бас тач гэсэндээ уншаад хэрвээ уншаагүй хүн байгаа бол яг уншаад үзээрэй. Тэгээд миний бодлоор хэрвээ яг чиг атлахын сэтгэл төрөх юм бол Дамагт Ануатыг нэг удаа уншаад үзэх юм бол дөрвөлжлүүлээс Самаратан дөрвөн натан хаттын өвчлийг бол бүгдийг унших байхаа гэж бодож байна. Ер нь миний хувьд л за догийн маань охтуудаа заавал уншаарай гэж бисэн хүүгүүдэд заавал уншаарай гэж хэлмээр байна. Яагаад ийм мундаг хатантай байхын тулд өөрөө бас яг хатан ухаантай хүн гэж ямар хүн байдгийг мэдэж авах юм бол бас зөв сонголт хийж чадна гэж бодож байна. Мэдээж хүн сайхан их нартай ухаалаг эмэгтэйтэй амьдрий гэж бодож байгаа. Харин тэрийг яг бодит байдал дээр амьдрал дээр биелүүлэе гэж бодвол энэ түүхэн номнуудыг уншаад Монгол хаттуудыг ямар байсан юм яг Монгол тэр хатан ухаан гэж яг юу вэ гэдгийг энэ номоор дамжуулаад мэдээд авах юм бол сонголт хийхэд бас тустай гарах гэж бодож байна. Тэгээд ном Ануатныг бол би яг ингээд айгүй олон хүнээс нөгөө түүхийн ном уншдаг тухай гэж сонссныхаа дараа яг би өөрөө нэг уншдаггүй юм болохоор ч тэр юм уу те. Биний мэддэг түүхийн номнуудад ерөөсөө юм уран зохиолын номнуудаар уран зохиолоор дамжуулж хүлээж авсан түүхийн номнууд байдаг болохоор тийм түүхийн зузаан ботон шиж бас их сонир одоо юу гэдэг ингээд өгүүлэмж нэг удаан штэ тэгэл жоох сонирхолгүй гэх юм уу те. Нэг л ингээл амар болоо хаана үргэлжлээлээдэг те. Хүлээж авахд айгүй хэцүү. Бүх юмыг би өөртөө шингээж авах хэрэгтэй байдаг болохоор хэцүү байдаг болохоор им өгүүлэмж нь маш энгийн ойлгомжтой бас сонирхолтой ирнэ. Он цаг дараалал байр газар нутгийн ч юм уу иймэрхүү нэг одоо уран зохиолоор илэрхийлж өгөхөөр бас их гоё санагдаад болохоор түүхийн номыг бас одоо сонирхолтой өөрт сонирхолтой байдлаар хүлээж аваарэ гэдэг үднээс Дамагт Ануатныг бас санал болгож байгаамаа. Ер нь яг Монгол зохиолчдын сүүлийн шинэ гарч ирж байгаа уран бүтээлүүд ч гэсэн зөвхөн түүхэнгээ зогсохгүй өөрсдийнх нь нэг онцлог дээрэс нь ирээдүйд бий болох байгаа ч юм шиг. Тийм гоё уялдсан хэсгүүд тэгэнгүүт өөрийнх нь одоо зарим зохиолчид бол үйл явц дээр айгүй их төвлөрдөг шүү. Нэг юм болоод тэгсэн чинь тэгээд гэж ярьдаг бол зарим зохиолч нь үйл явдал нь цөөхөн ирнэ. Тийм дотор айгүй дотоод нэг юм айгүй байгуулдаг. Тийм бас чимх байн зарим нь атгахч байна. Янз янзын гоё зүйлс зөндөө мэдрэмжүүд байдаг. Тэгэхээр чиний хувьд бас яг энэ номыг уншаад одоо сурж авсан зүйл хэрэгжүүлсэн зүйл юу байна? Одоо энэ хатан ухаан суралцсан байна. За түүхээсээ суралцсан магадгүй хин нэгэнд асуухад энэ тийм миний хамгийн сайн суралцсан юм гэм бол би Галдан Бушгт хаан гүй тэр 17 дугаар 16 дугаар зууны сүүлээс эхэлээд байгаа тийм тэр түүхийн үеийн мэдээлэл гэх юм уу түүхийг би ерөөсө тэгээд хааныг уншсныхаа дараа би Галдан Бушгт хаан гэж хинбэ гэдэг тухай баг судалгаа гэх юм уу тийм хайж эхэлсэн л да ийм хүн байсан юм байна яг мэддэг хүсэлтэй Галдан Бушгт хаан гэдэг нэрийг л мэдсэн болохоос тийм ямар хаан байв яави нөгөө цастын орны лам болохгүй явуулсан үнэ буцааж авчирлаа энэ төр гэл тэгэнгүүт цастын орн гэж юу вэ гэхээс эхсүүлэл ерөөсөө
би өөрөө сонирхож түүх судлан гэхэлэр надад өөрт амар их үлддэгтэй. Тэгээд бас түүхийг ингээд мэдгүй байсан юмнуудаа маш сайн ингэж ойлгож байгаа. Тэрнээс хойш ганц ном гэлтгүүгээр яг түүхийн ингээд одоо интернетээр янз бүрийн түүхийн баримтуудыг судалж үзээд би түүхийг үнэхээр мэддгүй юм байна. Бас яг тийм тухайн юмнууд нь 16 дугаар зуун, 17 дугаар зуун манж гүрний зэрэг хэлэл яаж орж ирсэн манж гүрэн гэж юу нь юу болчихв гэдэг ингэдэг ч юм уу. Хизэнээс үлээ. Тэгээ одоо нөгөө манж гүрэн чи одоо яатсан бэлээ гэл ингээд нөгөө судалгаа маань ингээд нэг асуултаар нэмэгцээр байгаа л ерөнхийдөө 17 дугаар зууны Монголын тухай мэдээлэл, түүхэн мэдээлэлийг маш сайн судалж авсан. Тэгээд номноосоо ингээд амар их юм суралцаад би номыг уншсан чинь надад миний амьдралд ийм өөрчлөлт гарлаа гэхээс илүүгээр номыг судалцаад маш их асуултууд төрсэн л дээ өөрт нь. 17 дугаар зуунд нэрээ юу болцсон Галтамшигт хаан гэж ер нь хийн зүүн гарын аймагуд гэж ер нь юу хэлээд байгаа гэсэн халах Монгол нь яагаад цэн гэдэг ч юм иймэрхүү байдлаар өөрөө түүхийг маш судалж эхэлсэн болохоор өөрөө өөртөө ингээд нөгөө сонирхол төрсөн те өөрийгөө хөгжүүлэх те тийм боломжийг бүрдүүлж өгсөн болохоор бас бусад найзад маань ч гэсэн уншаал бас яг начиг нэмэрхүү өөрөө сонирхол судлахаараа надад үлдэх юм те миний ойлгоонд үлдэх маш их тийм цаанаа л өөрөө дур хүслээрээ хийж байгаа болохоор үлдсэн маш их байсан болохоор бас тиймэрхүү хүүхдүүд залуучууд маань ч гэсэн тиймэрхүү юм төрөөд бас үлдээж өөртөө түүхэн мэдээлэл алж авал бас их сонирхолтой ах юм болоо гэж бодлоо. За балидэд сая яриан тунд нь айгүй их түүхийн ном хүмүүс ярьж байгааг сонсоод гэж ярьлаа. Тэгээс хизээ хүмүүс ямар хүмүүс тэгж их түүхийн холбогдолтой номнууд ярваа. Би сая нэвтрүүлгийн төрөй эхлэхийн өмнөхөн тал дээр хальт дурдаад өнгөрсөн 15-нд уулзалт нөгөө номын өдрлөг уулзалт манд болоод уулзалтын үеэр сонсоогүй хүмүүс байсан. Уулзалтын үеэр гэдэг өөрийнхөө дуртай ном одоо ямар ном уншсан. Тэгээ ямар номноос болоод ном дуртай болчихв гэж ярихвар би ягаад ч юм нэг залуучууд айгүй уран зохиолын ном ярих байх гэж бодсон л да зүгээр анхны төсөөллөөр тэгэл нэг юм уран зохиолын номнуудыг ярих байх та гэсэн чинь уран зохиолын ном бараг гэхээс илүүгээр түүхэн ном айгүй олон хүмүүс бат 3 4 гэлт би түүхийн тим ном уншиж байгаа тэр номыг уншсан. Бүр Монголын нуус төвч уншаад номон дуртай болсон хүн гэж байна гэж ярихаар гээд бүр ингээд чих дэлдийн гэдэг штэй. Ийм хүмүүс бас байт юм ээ. Тэгэхэд би өөрөө түүхийн ном айгу баг уншдаг юм байна гэдгээ тухайн үед айгу сайн ойлгосон л да. Тэгээд залуучуудаас түүхэн начиг хэрвээ түүхэн ном уншдаггүй ч юм уу. Тэг би нөгөө хүмүүсээс ягаад түүхэн ном унших болов гэдэг ингээд асуухаар Монголын түүхээ мэдээлэл гадны түүхүүдийг бол бид нэр ингээл баг багаар янз бүрийн мэдээлэлс хүлээгээд авчаад байдаг. Харин гадны одоо дотоод өөрсдийнхөө түүхийг мэддэггүй юм байна гэдгийг ч юм уу ингээд тийм болохоор уншиж эхэллээ гэхээр тэрийг сонсчод би ч гэсэн түүхээ мэддэггүй юм байна. Би бол бүр түүхэн номыг ингээд шагааж хардггүй хүмүүсийн нэг юм байна. Тэг би түүхэн ном ер нь юу илээ гэж бодсон чинь яг ийм уран зохиолоор дамжуулсан түүхэн номнуудыг бол нэлээд уншижсэн одоо анзаараад тэгээд бас начиг залуучууд байх юм бол бас тэд нартэй бас ингээд түүхийг тэ мэдгүй огт уншдаггүй бол уран зохиолоор дамжуулаад түүхийг судлаарай гэж заавал нөгөө хүнд зузаан уран түүхэн ном барьж тэгээ хөнгөн хэлбэр өөрт сонирхолтой зугаатай хэлбэрээр бас сурах боломжтой шүү гэдгийг бас нэг удаа хэлж өгмөр санагдаад зорин анаатныгаа барьж ирсэн юм аа. Тийм маш их баярлалаа. Тэгээд миний бодлоор энэ номыг уншааг байгаа. Тэгээ уншмаар болж байна. Уншмаар санагдлаа хийнэ. Тэр нь нэлээд хаттуудтай болоод байгаа сүлээ. Тийм болохоор энэ номнууд одоо ээлж дараал тавиад жигсаацсан байгаа номыг уншина. Тийм тэгээд Домог Танаватныг болохоор бас анх бол ерөөсөө Анаатан гэхэлэр нөгөө нэр нь айгу ойрхон тийм айгу орчин үеийн нэр шүү дээ. Байдаг хүн. Тийм байдаг л одоо бидний найзууд Ануу гэдэг найз үлзэндээ тэгшээ. Ануу хатан гэл ийм орчин үеийн нэртэй хатан юу хаана байсан ингээл хамгийн анх нэр нь бол бүр амар содон сонсогдчихсэн. Тэгээд дээр үеийн хатан чинь нөгөө дөргөөний хатан гэдэг гэлээ жоохон ийм сорхогтан гэдэг ингээд нэр нь угаас айн дээр үеийн хатан байна гэж мэдхээр хэмжээнд байсан бол Ануу хатан гингүүд үу хизээ ийм хатан байсан ингээд айгу сонирхолтой байж байгаа тэгээ уншижсэн л та тэгээд бас яг анх одоо номоор л дамжуулж Ануу хатан гэж ямар хүн байсныг бас яг мэдчихсэн. Тэгэхээр Ануу хатангаас эхэлсэн хаттын цуврал бол одоо хүртэл маш амжилттайгаар явагдаж байгаа шиг. Шүдэр цэцэг зохиолчийн хувьд бол яг сая өнгөрсөн жил нөгөө Дондог дулам хатан гэж байдаг шүү дээ. Бог таны хатны тухай мэгсэлд Дондог дулам хатны тухай бас роман гаргасан байт юм байлээ. Бас хүлээлтэнд унших гад бэлдсэн байгаа номнуудын нэг нь байгаа. Тэгэхэд хаттын тухай
заавал хааныг нөгөө хүчтэй хаан гэлтгүүгээр хаттын судалж байгаа юм бол хажуу талд нь хааны тухай мэдээлэл нь угаасаа гарна. Ярих нь ойлгомжтой. Хатан хажуунаас нь ямар юм зөвлөөд хаан яагаад хөдөлчөв гэдэг тэр үйл явдал нь маш их сонирхолтой бас. Дараагийн ханхуу бас хин төрөөд хин яа. Тэр ханхууг яаж хүмүүжүүлв гэдэг мэдээлэл маань маш сайн агууллаа. Ээж нь ийм хүн байсан болохоор энэ чинь ийм хурц зөрөгтэй эрдэм мэддэгтэй хүн байхаас өөр аргагүй юм байна штэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээллийг бас олж авах боломжтой байдаг болохоор үнэхээр сонирхолтой. За баярлалаа. За миний асуугаагүй нэвтрүүлгийн маань нэлийн төгсөн байна. Асуугаагүй заавал энийг хуваалцах юм шүү гэж бодож ирсэн юм юу байна? За тэрнээс би бол баг бүгднийг ярьчих шиг боллоо гэж бодлаа. Тэгээд яг Ануатангаас эхэлсэн хаттын тухай цувралууд бол яг шүүдэр цэцэг зохиолч биш ч гэсэндээ хаттуудын цуврал бол маш олон янзаараа байгаа болохоор шүүдэр цэцэг биш ч гэсэндээ бусад зохиолчийг бас залуусайгаа олж уншаарай гэж санал болгомоор байна. За хүмүүсээс орж ирсэн байгаа. Тэгээд туул маань комент хийсэн байна. Дамбийн төр Батхвайн хаан төрийн нууц, хатан төрийн нууцыг уншаарай. Энэ яг яригдсан тийм. Тийм яригдсан. Хаан төрийн нууц, хатан төрийн нууцыг хатан төрийн нууц дээр хаттын тухай гардаг гэд бас нөгөө нэг юм сонирхлыг бүр яг төрүүлээд агсан сэтгэл байсан. Тэгээд уншлаа, баярлалаа. Бас үнэхээр сонирхолтой номыг сонссон болохоорс баярлалаа санал болгосон. Тэг яг нөгөө 15-ны номын өдрөх би хамт атсан байгаа тийм. Очиход яг энэ номыг хүн санал болгож ирсэн шүү дээ. Тэг би энэ санал болгож ирсэн номыг бүгдийг нэрийг бичиж аваад шууд интернетээс ярьж хооронд зураг мөргийг аваад бэлдээд харсан. Айгүй уншмаар. Тэг бас айхтар зузаан ном бол биш санагцсан. Зузаан ном биш. Тэгээд бас өгүүлэмж нь маш их сонирхолтой. Он цагийн дараа л миний уншиж байгаа одоо уран зохиолын ном. Тэгээд дээрээс нь түүхэн ном гэхэлэр он цагийн дарааллыг би амар их анзаардаг та. Он цагийн дараалал нь зарим яг хэдэн онд яагаад вэ? Эсвэл зарим тохиолдол мань ингээл эхлэнгүүтэн заа хэдэн жилийн дараа гэдэг ч юм уу. Тим юм болохоор би энэ яг хэдэн жил хийсэн бол гэд ингээд жоохон гайхчихдаг л та. Хэдэн тэгсэн тэр үед тэр тэгээ явж байгаа яг энэ яасан юм бол гэж. Эсвэл урталт нь нэг хоошоо яриад урагшаа нэг ярьчихаар ингээд толгой хэрэгчдэг болохоор он цагийн дарааллын баримжааг ингээд маш сайн гоё үзүүлж өгөхөөр ямар ч түүхэн ном гоё гэдэг болохоор бас хатан төрийн нууц хаан төрийн нууцсан дээр бас аягүй сайн тийм он цагийн дараалал нэг гоё исэн гэж сонсоод за энийг удаа заавал унших хэрэгтэй юм гэж бодсон л да. Тийм үү тулаа. Тэг энэ дээр тол үйлшээд байхгүй бол надаас аваад уншаарай хэхээ. За тэгээд тийм туул маань сөүлд амьдэрдэг. Өөр бас номоо хамтаа солилдож унших хүсэлтэй хүмүүс догийн дээр л бас хэлээрээ. Догийн номын санч байгаа. Манай студент номын сан байгаа шүү. Тэгээд догид маань юу гэхээр залуучдын холбооны номын дурлагчдын клубын номын сан байгаа. Тийм болохоор номон дуртай, ном унших хайртай, номын сайн нөхөд минь ээ гэж солилцож унших дуртай хүмүүс минь ээ. Тийм болохоор та бүхэн бас эргээд манай нэвтрүүлгийн хаягаар холбогдож болно. Догийн фейс хаяг нь юу вэ? Догийн цогт гэсэн хаяг байгаа. Мөн номонд бүгд намд Солонгос улс дахь номон дурлагчдын клуб гэсэн групп ажиллаж байгаа. Групп дээр бол би ганцаараа 2700 хүн зэрэг номын нөхдүүд олуулаа байгаа. Солилцож мөн ингээд авч унших бүрэн боломжтой байгаа. За баярлалаа. Өнөөдрийнхээ нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээ нэвтрүүлэгт хамт байсан та нартай баярлалаа. Тэгээ нэг хүн болгонд бас хамтдаа шеэр хийсэн хүмүүст бас баярлалаа. Лайк дарж зөндөө бол эмоцикон явуулжээ. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр эргэж уулзлаа. Тэр баяртай. Шинэ 7 хоногт амжилт хүсье. Баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.